Хүүхдийг зам тээврийн осол хэрэгээс өрчин сэргийлэх чиглэлээр аюулгүй гарц буюу сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камерыг Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 13, 40, 46, 141 дугаар сургуулиудын бүсийн явган хүний гарцын орчинд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байрлуулан замын хөдөлгөөний дүрмийн 16-гийн 1, 16-гийн 3 дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж эхэлсэн. За хүүхэд бол сургууль орчмынхаа газар бол тээврийн осолд бол ихээр хүртэж байна. За энэ юутай холбоотой вэ гэхээр одоо гарцаар гарж байгаа хүүхдийг тээврийн хэрэгсэл бол хүүхдийг мөрөгчөөд ингээд цухтаадаг, газар дээр нь одоо тусалцаа үзүүлэхгүй юм олон зүйлүүд гардаг юм байна. За ийм учраас бид нар бол урьдчилан сэргийлэх ажлыг бол нэн тэргүнд хийх шаардлагатай байна гэж үзээд Баянгол дүүргийн хэмжээнд 11 сургуульд бол за хамгийн түрүүнд энэ гарцсан дээр бол бид нар анхаарлаа хандуулж камерыг байршуулах нь зөв юм байна гэж ингэж үтсэн. Тус хяналтын камер байрлуулснаар эзэнгүй зам тээврийн осол хэрэг 4, улгаан хэрэг 1 тус илэрсэн үр дүнтэй ажил болсон тул нэмэлтээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 19, 20, 22, 38, 73, 78, 113 дугаар сургуулиудын бүсийн орчимд байрлах явган хүний гарцанд нэмэлтээр тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камерыг байрлуулж сурагч хүүхэд багчуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Манай сургууль гэхэд энэ хойтлын гарцсан дээр бол жодооч, зорчигчд иргэд бол тийм ээ замын хөдөлгөөний дүрмийг одоо зөрчдөг бол цөөнгөө гарч байсан. За хяналтын камер тавигдсанараа одоо замын хөдөлгөөнд оролцогчдыг одоо давхар хянаж энэ мэдээлэл бол цаашаа очиж тэрний дагуу бол хариуцлага тооцох бүрэн боломжтой болсон. Энэ ажлыг зохион байгуулж байгаа тээврийн цагдаагийн алба Баянгол дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлд одоо баярлалаа илэрхийлье. Баянгол дүүргийн замтай ойр байрлах эсэд бүхий 11 ерөнхий боловсролын сургууль орчмын бүсэд техник технологийн дэвшлиг ашиглан хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хүүхдийг зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн цэцгийн алба Баянгол дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл замтай ойр байрлах эрсдэл бүхий Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 11 сургууль хяналтын камер байрлуулсан. Энэхүү хяналтын камер нь тухайн гарцаар гарч байгаа явган зөрчигч бага насны сурагчдын аюулгүй байдлыг хангах, дүрмжиж байгаа жолооч нарын баримтжуулах, эзэнгүй хэрэг ослыг илрүүлэх бүрэн болцоотой юм а. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5-25 сургууль орчим бүс. Энэхүү тэмдгийг харсан жолооч та бүхэн сургууль орчим бүс рүү нэвтрэхдээ замын хөдөлгөөний дүрмийн 3 залтыг баримталж явах ёстой. Нэгдүгээр гүйцэтгэх үйлдэлийг хийхгүй байх. Хоёрдугаар 20 км/цагийн хурдтай явах. Гуравдугаар төр буюу удаан хугацаагаар зогсохгүй байх. Эдгээрийг баримтлаагүй улмаас сургууль орчим бүст зам тээврийн осол гарч байгаа хамгийн шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байгаамаа. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн хурдаа хэтрүүлэхгүй тайван ажиухын сургууль орчим бүс гэсэн тэмдгийг харсан тохиолдолд анхаарал тулгамжтай явах заашгүй шаардлагатай байна.